Хөнгөлөлт бүртгэгтээ лоялти хэсгээс хөнгөлөлт хэсэг рүү орно. Хөнгөлөлт нэмэх дарж хөнгөлөлтөө нэмнэ. Хөнгөлөлтөндөө нэр өгч үнийн хөнгөлөлт эсвэл барааны хөнгөлөлтөөс сонгож өгнө. Мөн хувь болон тодорхой дүнгээр хөнгөлөлт оруулах боломжтой. Хөнгөлөлт эхлэх хугацаа болон дуусах хугацаагаа оруулж өгнө. Мөн уг хөнгөлөлтийг аль салбар дээр ашиглахаа сонгож өгнө. Барааны хөнгөлөлт оруулахдаа мөн адил эхлэх болон дуусах хугацаагаа оруулж өгнө. Хөнгөлөлт идэх бараагаа сонгож мөн адил хөнгөлөх дүн эсвэл хөнгөлөх хувь оруулж өгнө. Мөн адил ашиглах салбараа сонгож өгнө.